яах вэ? За. Only you can make all this world seem right. За би асууя. Юу асуух вэ? За зүгээр тэгэл хариулаад яваа. За одоо зүгээр сэтгүүшээ өгөөд явцгаа. Ингээл явъя. За. Сайн байцгаана уу? Aliens fan байна. За, энэ удаагийн 94-р удаагийн Оскарын хатан маань ямар ч хэсэг амжилттайгаар сайхан болж өндөрлөлөө. Бид хоёр тэгээд part 2-ийн гэж ярьж ийсэн. Тэгээ одоо тэрийг хийж байна. Тэгээд өмнөх бичлэгийн description хэсэг дээр та бүхэнд оруулсан байгаа шүү. Тэ үзээгүй хүмүүс байвал үзээрэй. Тэгээд өмнөх бичлэгэн дээр ярьсан таамаглалууд дундаас аль нь онсон байна, аль нь алдсан байна тэрийг одоо бүгдээрээ сайхан хамтдаа тулгаад та хэд ч гэсэн өөрсдий чинь бодож исэн таамаглал харж ийн үгүй юу гэдгээ бас сэтгэл хэсэгт хуваалцаарай. За ингээд бичлэгээ эхэлцгээе. За ингээд 94 дахь удаагийн Оскарын шагнал гартуулах хэсэл чамд яг энэ жилийнх яг юу нь гой санагдав? Надад бол хамгийн ихэнд гой санагдсан зүйл их бол Оскарын тайз засалтай амар гоё байсан. Ахаа. Тийм тайз засалтай айгүй гоёсэн. Тэгээд дээрэс нь нэг маш олон киноны нэг ойн баярууд тохиолдож байгаа. Тэгээд тэр бүгдээ гоё хүндэтгээд тухайн кинонд нь тоглож исэн жүжигчд гарч ирээд шагнал гартуулж тийм залуу үедээ одоо яг нэг юм гоё угсаа залгамжилж өгж байгаа юм шиг. Тэгээд гоё ингээд хуучин үеийн ч гэсэн ингээд одоо үеэ гоё дэмжээд ингээд дурсаж харуулж исэн ч гэсэн гоё ностальжик байсан шүү дээ. Тийм Godfather-ын 50 жилийн хүндэтгэлийн хэсэг дээр бол Al Pacino, Robert De Niro тэгэл найруулагч 3-ыг нь яг ингээд цогтнах айгүй гоё байсан. Тийм Pulp Fiction-ы 28 жилийн ой дээр бас тэр 3-ыг зэрэг гараад ая гарангууд ингээд ингэмэр санагдаад тийм манай хоёрт нь бүжиглээл манай Samuel Jackson нөгөө л нэг хилдэг өгнөд нөгөө нэг чимдана онгоолгож ингэж гэрэл тасгадаг гэсэн байсан. Тэснэ дотроос нэг доктууга гаргаж ирээд тэр айгүй гоё байсан. Тэгээ бас дундуур нь байсан жижиг жоокнууд бас айгүй гоё байсан. Одоо нэг John Travolta нөө Samuel Jackson тэгж хэлсэн шүү дээ. Нөө Quentin над үгэж чам зааж өгсөн нөө та хоёр бараг бэлдэж байгаад ирсэн юм шиг. Тиймэрхүү жижиг жоокнууд айгүй гоё байсан. Тий, тэгээд дээрээс нь 3 эмэгтэй хөтлөгч авах удаага эсвэл карантины дараа яг ковидын үеэр бол хөтлөгчтэй явж байгаа 2 жил хөтлөгчгүй явж байгаа энэ жилийн хөтлөгчтэй болсон шүү дээ. Тэгэхээр бол комедианууд ихтэй бас гоё үзэхэд сонирхолтой бас харагдаагүй жүжигчнүүд гарч ирсэн болохоор надад үнэхээр гоё санагдсан. Тий. За тэгвэл хоёулаа одоо юу руугаа оръё. Тэгээ аль нь онсон байна те яри те. Одоо нөө хоёулынх нь ярьсан шүү дээ. Үсээ хосгоо, тайх уу, яах уу те. Тэр эдгээр одоо харьцуулж харцгаая. Энэ жил надад нөгөө хоёул амар ярьсан шүү дээ. Power of the Dog хамгийн олон төрөл нэр дэвшсэн баг Best Picture авах магадaltaй байх гэсэн ярьсан Netflix-ийн кино байсан шүү дээ. Тэгээд энэ дээр болохоор яг Power of the Dog дээр бол яг найруулагч шагнал авсан. 12 төрөл нэр дэвшээд 2 жил дараалж эмэгтэй найруулагч. Тэглээ. Нэг том араантай хичлээсэн шүү дээ. Тэгэхдээ 12 төрөлд нэр дэвшчээд ганцхан шагнал авж ийн гэдэг бол бас бид хоёрын хувьд л ерөөсө бодоогүй л дээ. IMDb-гээс үнэхээр жоохон бага үнэлгээтэй байсан л та. Гэтэ юу нь бол нэлээд авч байгаа гэсэн таамаглал хийсэн. Тэгээд ер нь бол найруулагч л авлаа. Гэтэ найруулагчийн хувьд бол бас авахд бас буруудахгүй л кино байсан юм. Тийм. За. Дараагийнх нь болохоор Dune. За, Dune-д баяр хүргэе. Энэ жил бол үнээр Dune-ийн жил байлаа. Ахаа. 14 нэр дэвшээд 6 шагнал авсан. Тийм, 60% гэдэг чинь амар том үзүүлэлт байхгүй тийм. Ер нь бол энэ дээр бол ер нь бол бит хоёр 3-ыг нь оноод 3-ыг нь онж чадаагүй лээ. Гэтэ яг хуу бас таамаглаж исэн л та навчиж магадгүй бахтаа л гэж бодож исэн. Өмнө яриаггүй болохоос шин дээр болохоор тийм энэ дээр Best Production production design. Production design авсан. Үнэхээр мөнгөөр зарсан кино байсан. Тийм, яалчгүй тайз засалтай угаасаа гоётэй байсан. Тэгээ дараагийнх нь зураг авалт. Зураг авалт дээр чи хоёлаа Power of the Dog-ыг бас үг нь ярьсан шүү дээ. Гэтэ Power of the Dog Dune 2-ын аль нэг нь авч магадгүй гэж бас бид хоёроос айгүй их бодсон. Тэгээд за дараагийнх нь гэх юм бол би үсээ хосох шаардлага болсон. Харин үсээ ургуулахар болсон. Манай Hans Zimmer
энэ жил. Гэтэ Ханс Зиммер дээр бас гоё факт байгаа шүү дээ. Ханс Зиммерийн шагналаар юм гараагүй шүү дээ. Тий. Тэнгүү дараа нь өөрөө ярьслага өгөхдөө би Амстердамд байсан. Тэгээ өглөө унтчихсэн чинь манай охин намайг сэрээгээд. Тэгээ бүр шөнийн 2 цагийн үед. Тий, сэрээгүндлээ та шагнал авчлаа штэ гэ. Тэгээд орондоо шагнал авсаггүй байгаа. Тэгээ нөө нэг тим зургийг аваад нэг цагаан халаатныхаа керманд нэг Оскар хийсэн. Тэгээд паналтай юм шүү. Тэгээ ер нь муухай паналтай гоо. Тий. За тэгээд дараагийнх нь саундаар авсан байна. Тий, саунд дууны эвлүүлэг. Тий, дууны эвлүүлэлээр авсан. Гоё байсан. Тий, тэгээд бас бодогоонууд нь visual effect байсан. Битгоош нь шанчи аавна гэж бас ярьжсэн шүү дээ. Тий, шанчи аавна гэж бодож исэн. Ер нь яг бодохдоо уг нь Marvel-ийн кино компьютер график ихтэй. Тэгээд дээрэс нь мөнгөөр их зодсон. Тэгээд баг киноных нь баг 70-80% компьютер график орсон кинонууд шүү дээ. Ер нь бол тийм учраас аавна гэж бодож исэн ч гэсэн юу нь яалтчгүй энэ жил угаасаа айгүй удаан хүлээлттэй байсан кино болохоор нэг үзэгчдийн одоо таашаалыг амар хүртсэн. Дээрэс нь актем хүртэл амар их саашааж үзсэн байна. Судалгаа авсан байсан л та хүмүүсээс трейлерыг үзээд ингээд ямар санагдсан кинонд дунд гэж байгаа байхгүй. Тэгмээд яг тэр трейлерыг үзсэн хүмүүс ихэвчлэн visual effect амар орсон кино байна гэж ярьжсэн байлээ. Тэгээд ер нь бол visual effect-ийг трейлерээс нь авахлаад хүмүүс яг тийг санагдсан гэхээр яг тийм шагнал авах нь аргагүй л гэж бодсон шүү дээ. Тий, нэрэ visual effect гэснээс энэ жил юу байсан? Надаас нэг таалагдсан юм гэх юм бол Оскарын шагнал гардуулах бас нэр дэвшээгүй мөртлөө өмнө нь ч гэсэн ерөөсөө нэг дэвшиж байгаагүй мөртлөө нэг үзэгчдийн хамгийн дуртай сцен. Тий, топ 5. Тий, топ 5, топ 10 хамгийн шилдэг 10 одоо үзэгчдийн дуртай сцен, хамгийн дуртай график гэдэг хамгийн одоо нэг юм огшоосон хэсэг гэдэг тиймэрхүү жижиг киноныхоо нөгөө трейлерүүдийг оруулаад тэр амар сонирхолтой фактууд оруулж ирсэн бас амар гоё байсан. Тий, тэгээд дээрэс нь бас нэг хажуугаар нь хэлгээд улаан хвсны явцлал бас айгүй гоё олж өндөрсөн. Тий, маань жүжигчдийн ховц, тематикийн ховц дээр. Амарсан. За дараагийн маань кино юу вэ? Дараагийн кино маань болохоор International Film Feature. Тэгээ олон улсын кино. Энэ дээр бол бид хоёр бол яг Drive My Car маань авсан байгаа. Тийм, гэхдээ би энэ жил уг нь Drive My Car-ыг бас ядаж нэг 2-3 шагнал авах болоо гэж уг нь бодож исэн. Тэгсэн чинь яг олон улсын кино гэдэг төрөлтөө л авсан байлээ. Юу Япончуудын хувьд 2 дахь шагнал, 4 дахь нэр дэвшсэн үзэгдэл болж байгаа юм билээ. Тэгээд ер нь бол Япончууд их баяртай л байгаа. Япончуудад баяр хүргэе. За дараагийнх нь болохоор Belfast. Belfast гэдэг кино болохоор ер нь original screenplay их зохиол дээр шагнал авсан байгаа. Өөрөө кино найруулагч нь өөрөө зохиолоо бичсэн, кино найруулагч нь өөрөө шагналыг гардаж авсан. Жүжигч нь найруулагч. Бас жоохон панаалтай байна тий. Зохиолоо бичин найруулна, жүжиглэн. Тэгээ өөрөө нөгөө найруулагч төрөл нэр дэвсэн байсан ч гэсэн зохиол дээрээ өөрөө шагнал авсан болох надад ч гэсэн хөрхөн киноасаа. За дараагийнх нь болохоор Tammy Faye. Eyes of Tammy Faye. За Eyes of Tammy Faye-ийг та нар үзээрэй. Яагаад гэвэл хоёрхан төрөл нэр дэвшсэн мөртлөө хоёр төрөлдөө хоёуланд нь шагнал авсан кино олж илээ. Тий. Одоо 100% юу гэсэн үг. Эхнийх нь болохоор makeup hairstyle, нөгөөх нь болохоор шилдэг эмэгтэй жүжигчин гэдэг төрөлд шагнал авсан. Jessica Chastain 45 наснда анх удаага Оскар шагнал. Нөө манай Interstellar-ийн охинд тоглодог жүжигчин шүү дээ. Юу нь бол яг уг жүжигчингийн яг дүртэй харьцуулах бол үнэхээр танигдахгүй нүүр хувирал тэр үстэй. Яг нэг шанааны ясны амар юу. Хамгийн аминд нөгөө хоолойгоо өөрчилсөн. Яг жүжигчэндээ яг нөгөө дүртэй зориулж тэр жүжигч яг хоолойгоо өөрчлөлөө өөртөө тийм суулгасан байгаа байхгүй юу. Тэгээд тэр жүжигчэндээ бас баяр хүргье. Бас дээрэс нь би яг он чилсэн байлээ. Би яг хараад байгаа шүү. No vision гэдэг шиг. За нөгөөт нь болохоор Coda. За Coda бол Coda угаасаа энэ жил бас илээ. Тэгээд дээрээс нөгөө киноных нь юу чинь ийм байсан тий. Ийм байсан. Тэгээд энэ нэг дохионы хэлээр баяр үргээ гэсэн юм байлээ. Тэгээд хамгийн гоё хүндлэмээр санагдсан бас зүйл нөх юм бол 3 шагнал авсан. Тэгээд шагнал авах бүрд нь тэнд сууж байгаа жүжигчид зэрэглүүд бүгд яг ингээд дохионы хэлээр баяр үргээ гэдээ яг бүгд яг ингээд
ингээ босч зогсож байгаад яг ингээ тэр хүмүүстээс хүндлэл үзүүлж байгаа байхгүй тий. Энэ өнөд эрэхтэй тослох дүр авахд надаас гайхалтай санагдлаа. Анх удаага сонсголын бэрхшээлтэй хүн энэ төрөл. Тий, Оскарын түүхэнд анх удаага. Тий, тэгээд аваад тэгээ өөр ингээ үнэхээр сэтгэл нь хөдлөөд тэгээд ингээ жүжигчин баг хамт олонтойгоо ингээ ярьж байгаа нь гэсэн үнэхээр гой санагцаа. Тий, угаасаа гадаад сайтууд дээр ч тэр яг нэг туслах эрэхтэй дүрийн шагнал авсан жүжигчний спичийг баг Оскарын түүхэнд баг хамгийн одоо драматик спич гэж ер нь яваадсан тий. За дараагийнх нь тэгээд adapted screenplay дээр бас сэдвчилсэн зохиол дээр бас авсан. Тий, сэдвчилсэн зохиол дээр бид хоёр уг нь Dune-ийг авах гэж бодож исэн. Тий, тэгсэн чи код авсан. За энэ жил Оскарын наадмын хамгийн том шагнал болох Best Picture дээр манай Кода маань авсан байгаа. Тэгээ Кодада баяр хүргэе. Тийм үнэхээр нийгэмд болж бүтэхгүй байгаа. Тэгээ дээрэс нь хөндөж чадаагүй сэдвийн талаар зориулж кино хийгээд тэгээд шагнал авсан. Тэгээ олон төрөлтөнд дэвшээд 3 төрөлт нь шагнал авсан нь үнэхээр баяртай байгаа. Тэгээ та бүхнийг заавал үзээсэй гэж бодож байна. Кода бол ер нь баг заавал үзэх ёстой кинонуудын нэгнийд бол ер нь баг зайлшгүй орох ёстой кино гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд надад бас яг ингэж бодогцсон нэг өмнөх бичлэгэн дээр хоёлаа ороосон шүү дээ. Нэг Оскар наадмын нэг Академид баярлаа гэсэн илүү Netflix-д баярлаа гэдэг болчихсон. Тэгээд одоо баг Apple TV-д баярлаа гэдэг байна. Disney Plus-да баярлаа гэдэг шиг. Тийм, Кода маань Apple TV-гээс гаргасан киногаа тэгээд ер нь бол маш гоё кино болсон байгаа. Та бүгд үзег бол бас үзээрэй. Тийм ч урт биш богинохон кино шүү дээ. Ер нь бол тийм тэгээ суугаад амралтынхаа өдөр зориулаад үзээрэй гэж бодчих. Тийм, тэгээд Кода бас яг нэг юм хүний яг юм амар анхаарал төвлөрч үзэх. Тийм, яг нөгөө нэг саунд жоохон багтай, текст багтай нэг дандаа голцсон юм. Зангаагаар ярьж байгаа. Амьд харилцаатай яг ингээд фокуслж үзэх хэрэгтэй. Тийм, одоо надад бол яг тэгэж боддог байхгүй. Сонсголын бэрхшээлтэй, ярианы бэрхшээлтэй иргэдэг яг ингээд бодонгод. Одоо ингээд хоёулаа сууж ихтэй бол яг үндэ ингээд уцаа ордонгоо ч юм уу те өөр юм ингээд ярьж байгаа юм ингээд зүгээр ч ихээр ингээд хоорондоо сонсчих болно шүү дээ ойлголцоод. Тэгээ тэнгүүд тийм хүмүүс яг нөө заавал ингээд нэг нэгнийхээ нүд рүү харж иж яг өөдөөдөөсөө харж иж ингээд ойлгох хэрэгтэй болохоор илүү тэр хүмүүсийн дунд ийм амьд харилцаа. Тийм, амьд харилцаа илүү их байд юм болов гэж бас бодооддаг. Ингээд Кодада баяр хүргье. Баяр хүргье. Дахин баяр хүргье. За ингээд хамгийн чухал ярих сэдв. Энэ бол манай Will Smith байгаа. Та бүхэн мэдж байгаа. Би яагаад үсэ тариагүй юм бэ? Энэ бол та бүхний миний wishing. Яа тэгэл Will Smith шагнал авсан. Олон хэрэг тарьсан. Гэтэ зүгээр үнэхээр шагналаа авч чадсан. Тэгээд спич дээр уйлсан, эхнэрийгээ өмөрч чадсан. Түүхэнд давтагдсан. Аавын дүр тоглоод шагнал авчих үед гэдэг шиг. Тий, тэгээд Will Smith-ийн анхны Оскар. Тий, анхны Оскар. Анхны Оскар. Хүн хийдгээ хийчихсэн. Одоо авахгүйгээд яах вэ гэж бодож исэн. Тий, тэгээд яг Will Smith-ийн тэр Chris Rock-ыг алгаддаг. Chris бол. Гэхдээ яг зүгээр интернетээр ер нь бол хоёр талтай л юм яваад л л дээ. Зарим нь Will Smith-ийн зөв, зарим нь Will Smith-ийн буруу те. Олон нийтийн өмнө одоо Оскарын наадамч ингээд яг 1 цаг 1 минутанд ингээд дэлхийд даяараа хэдэн 100 сая хүмүүс яг ингээд зэрэг үзэж байгаа юм дээр тэнгүүд нэг талаасаа бодногод Will Smith ингээд өөрөө амар инфлюенсер хүн байгаад байгаа байхгүй. Маш олон хүн тэр хүнээс үлгэр дуурайл авдаг те, маш том жүжигчин тэнгүүд тэр олон хүний өмнө тийм үйлдэл гаргах нь бас зөв үү гэж бодох тал байгаа ч гэсэн нөгөө талаасаа бас эр хүн тэгээд ямар ч эр хүн өөрийнх нь хайртай эмэгтэйг олон мянган хүний өмнө хэдий stand up comedy joke байлаач гэсэн тиймэрхүү талаас бас шууд ярих нь бас зөв үү буруу юу те. Chris Rock-ийн талаас гэх юм бол одоо те үнэхээр Will Smith-ийн эхнэр нь стил имижээ хөөгөөд үсээ хуссан бол бас joke хийж болохоор ч юм шиг те. Тэгэхэд ямар нэгэн өвчний шалтгаанаас болоод өөрөө хүсээгүй байхад нүс нь хазарч унж яхад заавал тэрнгээр жоокийг нь бас зөв буруу. Гэтэ бид хоёр бол энэ дээр нэг амар заавал тэрний зөв гэж бол нэг тулахгүй л байгаа л да. Тэгээ дээрэс нь энэ жилийн Оскарын наадам дээр бас нэг хүнд баяр хүргэмээр байна. Тэгээ манай Billie Eilish. Тийм. Billie Eilish маань анх удаага нэр дэвшээд анх удаага Оскар авсан. Ингрээрээ дүүрэн Грэммитиг ахаад нэг Оскартай боллоо. Одоо баг яг үндэ тоглоом хэлэхэд Billie Eilish одоо баг
юу хийх юм бэ? Тий, өөр бараг өөр бараг авах шагнал үлдсэн шүү дээ. 21-р зуунд төрсэн хамгийн анхны Оскар авсан эмэгтэй. Тийм, Billie Eilish бас нэг Оскарын түүхэнд бичигдсэн. Тийм, тэгээ Billie Eilish та бас баяр хүргэе. Тий. Хоёлын харах ч юм уу ч юм уу тий. За тэгээд Will Smith гахалтай. Яг анх нөгөө Leonardo DiCaprio Оскар авч ирсэн шиг мэдэрч төрсөн. Зөрүүд байсан ч гэсэн яг ингээ юмны яг шагнал өгөхтэй хүнийг урамшуулж өгж байгаа актемд тэгэхээр их баярлж байна. Миний хувьд ч гэсэн ингээд бага байхад Оскарыг ингэж тэгсэн яадаг хүлээдэг байсан киног нь ойлгож үзэхгүй ч гэсэн энэ жүжигчин гоё шүү энийг ингэж сурах юмсан гэж мөрөөдөл болсон. Тий, ер нь баг Оскарын шагнал гардуулах ёслолыг үзснээрээ л баг одоо кино урлагийг мэдчих авсан, кино урлагийг үнэлүүлэх сурсан хүмүүс. Тийм багасаа л үзэж өссөн хайртай жүжигчтэй ингээ шагнал аваад тэгэл хизээ нэгэн цагт энэ тайзан дээр бас ингээл зогсож явах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл өгсөн, инспирэшн өгсөн. Тэгэхээр тийм. Тэгээд Will Smith-ийн асуудал дээр бас надад хамгийн таалагдсан юм нь юу вэ гэх юм бол Chris Rock-ыг алгацсны дараа бас сүүлд интернетээр гарсан байсан л да. Denzel Washington Will Smith-тэй хоёулахнаа уулзаад Will Smith-ийн чихэнд хийсэн нэг үг хэлсэн байлээ. Тэр үг надад амар их таалагдсан. Одоо юу мэр юм бэ? Оргил дээр гарах тусам, оргил руу дөхөх тусам чөтгөр чам руу ойртож байд юм шүү гэж Denzel Washington одоо нэг арай ахмад хүний хувьд те. Одоо юм сургаал айлдах маягаар тэр үг гэхдээ надад бол амар гой санагдсан. Одоо тэгэл манайхан ялангуяа залуу хүний омогшил байдаг те. Ер нь манай залуучуудаас ч хараад ангууд тэгэл ингээл шагнал мангал аваад ингээл хамраас хөөч юм уу те. Тиймэрхүү юм ер нь бол байгаад хэрэггүй шүү. Хүн яач ч юм өөдтэй өнгөтэй шагнал гардаж ингэж том явсан ч гэсэн даруу байх хэрэгтэй. Be kind те. Тэгээ Denzel Washington-ы тэр үгээс амар гоё санагдсан. Be kind гэжтэй. Би humble ч дараа ба шүү. Kind ч энэ. Kind чи илтгэл гэсэн. Тийм билүү. За sorry. За энэсээ хасж байгаа хаа. За ингээд ямар ч байсан энэ жилийн Оскарын наадам маань их сайхан болж өндөрлөө. Яг дунд нь сайнтай муутай олон юм болсон ч гэсэн те. Тийм ингээ 2 жил онлайнаар Оскарыг үзээд тэгээд ковидтэй байх хугацаанд гэсэн кино урлагийнхан маань ингээ киногоо хийж бүтээгээд тэгээ маска авалцаад нүрээ харалцаад яг кино хийсэн гэхээр үнээр гайхамшигтай төг бүтээж амар баярлууштай зүйл байна те. Тэгээ бид хоёр эхний 2 видеогоор Оскарын талаар ярьсан яг цаг үеийн ингээд таарчлаа. Гэтэ цаашдаа кинотой холбоотой, урлагтай холбоотой олон видео хийх гэсэн бодолтой байгаа. Тэгээд тэр үе ч гэсэн бид хоёртай хамт байгаарай. Тийм бас лайк, share, subscribe мартваа. За тэгээд дараа уулзцай баяртай.